Зарим кино биднийг зүгээр л зугаацуулдаг бол зарим нь бидний сэтгэлд хүрч мэдрэмжээ илэрхийлэхэд тусалдаг. Сайн байцгаана уу? Drama Mind podcast танд хүрч байна. Энэхүү подкастаар K-драмагийн дөрүүдийн ард байгаа сэтгэл зүйн асуудал, онцлог, илэрхийллийг сэтгэл зүйчийн зүгээс сэтгэл судлалын онолын дагуу тайлбарлах болно. Дөрүүдээр дамжуулж өөрсдийгөө ойлгоцгоё. Хамгийн ихний дугаараар та бүхэнд сүулт, хавар юм уу олон хүмүүсийн сонирхлыг татаж вайрал болсон амьдрал чамд жүрж өгөхөд киноны гол дүр болох Гүмёны тухай. Гүмён яагаад бусад хүмүүст маш ээлдэг, зөөлөн, хөрхөн ааштай охин хэрнээ ээж аавдаа хамгийн муухай ашиг гаргадаг байсан талаар болон яагаад ээж аавынхаа өмнө гэмшлийн мэдрэмжтэй байдаг байсан талаар ярилцах болно. 그럼 엄마는 왜 어머니 앞에서 찍소리도 못하는데 뭘 그렇게 절절절절 누나 장녀 나 지긋지긋해 내 자식은 좀 있는 집애로 키우고 싶다고 해줄 거면 낳고 아니면 말 거라고. За онолуудыг тайлбарлахын тулд эхлээд энэ дүрийн онцлогийг товчхон тайлбарлая. Үдсэн хүмүүс нь мэдж байгаа ах Гүмён бол маш эрүүл харилцаатай гэр бүлд өсөж төрөнсөн. Аав ээж нь бол хоорондоо маш өвтэй, гоё харилцаатай. За аав нь үргэлж ээжийг нь хамгаалдаг, хайрладаг, халамжилдаг, хайр хүндлэл дүүрэн гэр бүлд өссөн. За ээж аав нь охиноо чадах чинээгээрээ тултлан дэмжиж исэн. За тэр ирээрээ охин бол өөртөө итгэлтэй, бигэн үнэлдэг, охин болгож хүмүүжүүлж чадсан байгаа. За тэгэхээр яг энэ ээж аавтайгаа дураараа тийм харьцдаг байдлыг тайлбарлах хамгийн ихний онол бол энэгшлийн онол. Энэгшлийн онол нь англиар attachment theory гэдэг. Хүүхэд болон хүүхдийн асран хамгаалагч хоёрын хооронд үүсдэг сэтгэл зүйн гүн гүнзгий холбоог тайлбарладаг сэтгэл судлалын онол байгаа. Хүүхдийн сэтгэл зүйн хөгжил тийм аюулгүй тууштай харилцаа ямар чухал болохыг онцолдог. Хүүхэд өөрийн анхны халамжлагчтай буюу одоо ихэнх тохиолдолд энэ нээж нь за зарим тохиолдолд аав нь ч юм уу тэр хүнтэй доктортой итгэлтэй харилцаа үүсгэх үйл явц энэ бий болгосон харилцаа хүүхдийн аюулгүй байдал өөртөө итгэл бусадтай хэрхэн харилцах сэтгэл хөдлөлөө зохицуулах чадвар зэрэгт нөлөөлдөг гэж үздэг байгаа. За үндсэн дөрвөн төрлийн энэгшил байдаг. Энэгшлийн хэлбэрүүдийг тодорхойлохдоо stress situation гэдэг юм туршилт хийсэн байдаг. Энэ туршилт нь YouTube дээр бас хэсгээр нь тасалсан байдаг. Энэ туршилт дээр яадаг вэ гэхлээр хүүхэд ээжтэйг нэг өрөөнд орж ирнэ. Байж итл гаднаас танихгүй хүн орж ирдэг. За хэсэг хугацааны дараа ээж нь хүүхдийг танихгүй хүнтэй орхиод өрөөнөөс гарна. Тэгээ хэсэг байжгаад буцаад орж ирнэ. За ээжигээ гарсан хойно хүүхэд ямархуу байдалтай байна, ээж нь эргээд ороод ирэхэд ямархуу байдалтай байна гэдгээр нь энэ дөрвөн төрлийн энэгшлийг тодорхойлсон байдаг. Энэгшлийн төрлүүд нь аюулгүй энэгшил, зайлсхийх энэгшил, төгшүүртэй энэгшил, эмх замраагүй энэгшил гэсэн дөрвөн төрөл. За аюулгүй энэгшил туршилт дээр яасан бэ гэхэлэр хүүхэд ээжигээ гараа явангууд нь мэдээ сандраад уйлсан. Гэхдээ эргэж орж ирэнгүүт нь маш хурдан тавьширч исэн. Аюулгүй энэгшилтэй хүмүүсийн гол онцлог нь харилцаанд ерөөхдөө өөртөө итгэлтэй, бусдад итгэж ойр дотн байдлыг ингээд тав тухтайгаар хэвийнэр хүлээж авч чаддаг. Ганцаараа байхаас айдаггүй. Тэгээ ер нь нөгөө энэгшил үүсгэсэн хүмүүстэй хитэгдэг. Зайлсхийх энэгшлийн үед туршилтан дээр яасан бэ гэхэлэр хүүхэд ээж нь ингээ гараа явсан чинь нэг их тоогоогүй, эргэж орж ирсэн ч тоогоогүй, ерөнхийдөө нэмхүүтэн хүндий байдалтай байсан. За тэгээ яг тухайн энэгшлийн хэлбэртэй хүмүүсийн онцлог нь ч гэсэн нэмхүүтэн хүндий хит ийм ойр дотн байдлаас ерөнхийдөө зайлсхийдэг, хит бие даасан байхыг эрмэлздэг. За тэгээ сэтгэл хөдлөлөө илэрхийлэхийг ерөн сул тал гэж үздэг ийм онцлогтой болж өсөж том болдог. За дараагийнх нь болохоор төгшүүртэй энэгшил. Төгшүүртэй энэгшлийн үед туршилтан дээр хүүхэд ээжигээ ингээ гараа явангууд маш их уйлаад сандраад эргэж ирсэн ч гэсэн мархан тайвширдаггүй уйлсан, чарлсан хэвээрэл байдаг. Төгшүүртэй энэгшилтэй хүмүүсийн онцлог нь ямар байд юм бэ гэхээр харилцаанд хит ойр байхыг хүсдэг буюу одоо нэг клингийн найз охин энтер гэл нэг тиймэрхүү мемүүд ч юм уу бичлэгүүд айгүйх явдаг штэ. Яг тийм хит ойр байхыг хүсдэг, байнгын баталгаа шаарддаг буюу надад чи яг хайртай мүү? Хайртай гэдгийг яаж батлах юм? Тэгэх юм бол би чамайг надад хайртай гэж итгээ гэдэг ч юм уу байнгын тийм баталгаа шаарддаг. Орхигдох үе гэсэн тийм айдастай, байнгын анхаарал халамж хүсэж идэг тийм төрлийн хүмүүс болсон байдаг. За сүүлийнх нь эмх замраагүй энэгшил. Энэ энэгшилтэй үед бол хүүхдийн хариу үйлдэл тодорхойгүй байдаг. Ихэвчлэн гэр бүлийн хүчирхийлэл ч юм уу тийм таагүй уур амьсгал орчинд өсөж байгаа хүүхдүүд эмх замраагүй энэгшилтэй байдаг. Зарим тохиолдолд хит ойр дотн байдлыг эрхэмлдэг бол хит ойр дотн байдал нь хугацаанд үргэлжлээд ирэнгүүт нь тэрнээс нь зайлсхийдэг ч юм уу хариу үйлдэл тодорхойгүй нөхцөл байдалтай болсон байдаг. За яагаад энэгшил ингээд чухал сэтгэл судлал мач холбогдол өгөөд судлаад идэх юм бэ гэхээр амьдралын туршид бусадтай хэрхэн харилцах харилцааны загвар болж идэг. Буюу бага наснд бий болсон тэр энэгшлийн хэлбэр том болоод насан турш байна биднийг бусад хүмүүстэй хайртай хүнтэйгээ ажлын орчинд хэрхэн бие авч явах харилцах зэрэг нөлөөлж идэг гэж үздэг. За ер нь хамгийн их нөлөөлдөг хэсэг бол хосын харилцаа, хосоороо сонгож байгаа тэр хүн байдаг ч юм уу
тэр сонгосон хүнтэйг хэрхэн харилцаж байгаад нь энэгшлийн хэлбэр нөлөөлдөг гэж үздэг байхгүй юу. Эргээд киноныхаа сэдв рүү оръё. Гүмьё маань аюулгүй энэгшилтэй хүүхэд байгаа байхгүй юу. Аюулгүй энэгшил яаж бүрэлдэн бий болсон бэ гэхээр ээж аав нь тухайн хүүхдийг хайрладаг мэдрүүлдэг тийм хүүхэд ээж аавдаа итгэдэг юу ч болсон миний хажууд байна дэргэд байна ард байна гэдэгт итгэж байгаа учраас аюулгүй энэгшил бий болсон байгаа юм. Аюулгүй энэгшил нь түүхий буюу одоо сайн боловсруулаагүй бид нар чинь ингээд сэтгэл хөдлөлөө ингээд дотроо боловсруулад за энэ орчинд ингэж гаргаж болохгүй юу гэдгээ боловсруулад гадагшаа хариулт үзүүлж байгаа гэтэл аюулгүй энэгшил нь түүхий буюу сайн боловсруулаагүй тэр сэтгэл хөдлөлөө гаргахад аюулгүй буюу бид нар хамгийн аюулгүй мэдрэмж авдаг газраа хамгийн түүхий тийм боловсруулаагүй сэтгэл хөдлөлөө гаргадаг гэж үздэг. За гол дүрэн Гүмьё маань ээж аавынхаа хажууд хамгийн аюулгүй мэдрэмжтэй байдаг те ээж аавдаа итгэдэг юу ч болсон ээж аав одоо миний ард гэсэн мэдрэмж байдаг учраас өөрт төрж байгаа тэр мэдрэмжүүдээ шүүлтүргүй буюу түүгээр нь ээж аавдаа гаргадаг гэсэн үг байна. Нэг юм үг байдаг байхгүй юу? We break where we feel safe гэдэг. Бид хамгийн аюулгүй байгаа, одоо аюулгүйгээр мэдэрч байгаа газартаа эвдэрдэг гэх юм ааш тий. Тиймэрхүү сэтгэл хөдлөлөө гаргадаг л гэсэн цаад санаа байгаа юм. Тэгэхээр одоо хэдүүлээ яг нэг аавынх нь айгүй гоё сцен байдаг. Тэрийг хамтдаа үздэгэ. 금배와 수틀리면 빠꾸. 아빠 여기 서 있을게요. За энэ сцен дээр бол тий аав нь юу ч болж бүр бага наснаас нь эхлээд хүнтэй суух одоо хурмаа хийх хүртэл хурмаа байсан хойч юм болохгүй л ах юм бол эргээд гүгээд ирээрээ юу ч хэлчихсэн хамаагүй аав нь энэ байж лээ шүү гэдэг үгээ ингээд охиндоо байнга хэлдэг байсан байхгүй. Тэр нь охинд одоо Гүмьё одоо юу ч алсан одоо би алдаа гаргасан ч гэсэн тий асуудалд орсон ч гэсэн эргээд очиход аав намайг ингээд тосоод авна гэсэн тийм халуун талаа мэдрэмжийг бий болгосон байгаа байхгүй юу. За энэ нь бол аюулгүй энэгшлийг бий болгож байна. За дээрэс нь энэ нь боловсруулаагүй түүхий сэтгэл хөдлөлүүдэд гаргах орчин нөхцөлийг нь бүрдүүлж байна гэсэн үг байна. За дараагийн эрх дураараа харилцааг таалбарлах онол бол гэр бүлийн системийн онол байна. За гэр бүл бол ерөнхийдөө зүгээр нэг хувь хүмүүсийн нийлбэр биш, харин нэг бүхэл динамик систем гэж үздэг буюу гэр бүлдэх аль нэг гишүүний асуудал зөвхөн тухайн нэг хүний бус тухайн гэр бүлийн бүхэл системийн харилцан үйлчлэл гэж үздэг байгаа. Тэгэхээр нөгөө нэг өнөөдрийн гаргаж байгаа зан үйл те юу гэдгийг эдгээр бүх зүйл нь гэр бүлийн үр дүн. За манай Гүмьё муухай ажлыг шалтгаан энэ онолын яг ямар ойлголтоор тодорхойлогддог вэ гэхлээр differentiation of self буюу болохоор орчуулах юм бол өөрийн ялгарал гэх юм уу одоо хувь хүн бие хүний ялгарал хамгийн эхлээд гэр бүлд бүрэлддэг. За тэгээд хамгийн их сорилттой учирдаг газар нь гэр бүл гэж үздэг байгаа. Ялгарал гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэхээр бодол болон сэтгэл хөдлөлөө ялгаж таних, за өөрийн байр суурь үнэт зүйлээ хадгалж чадах, хэн нэгэнтэй ойр дотны харилцаанд байхдаа ч өөрийн биеийг алдахгүй байх, сэтгэл хөдлөлийн хүчтэй нөхцөлд ч гэсэн тайван бодож шийдвэр гаргаж чаддаг байх эдгээр чадваруудыг ерөнхийдөө ялгарлын одоо сайн хэлбэр гэж үздэг байгаа байхгүй юу. За хүүхэд өсөж том болохдоо тэг өсөж торнохдоо гэр бүлийн хүлээлт, харилцааны хэм маяг, стресс, ойр дотн байдал зэргээс ялгарах чадвараа бүрдүүлдэг. Буюу ялгарал гэдэг бол тухайн гэр бүлийн сэтгэл хөдлөл, уур амьсгалын бүтээгдэхүүн гэж хэлж болно. За ялгарал өндөртэй хүн бодол болон мэдрэмжээ ялгаж танина, өөрийн байр суурьаа тайван тодорхой илэрхийлж чадна. Одоо юу гэсэн үг вэ гэхээр ууралсан ч гэсэн бодиттой ярьж чадна те, айж байгаа ч гэсэн шийдвэрээ гаргаж чадна. Хин нэгэнтэй ойр дотн харилцаатай хосын харилцаа гэсэн үг шүү дээ. Байсан ч гэсэн за найз нөхдөд харилцаан дээр ч хамаагүй байсан ч гэсэн өөрийн биегээ алддаггүй буюу тэр хүндээ хит автахгүй байдаг ч юм уу тийм. Тиймэрхүү байдлыг сайн ялгарал гэж үздэг. Ялгарал өндөртэй гэж үздэг. За тэгмүүд яг энэ хэсэг бол Гүмьё гадаад орчинд хэрхэн бие авч явдаг байсныг ингээд тайлбарлаж байгаа байхгүй юу. За ялгарал өндөртэй хүн байна гэдг нь ерөнхийдөө эрүүл тайван орчинтой, өөрийг нь ойлгодог, сэтгэл хөдлөлийг нь чиглүүлдэг, ялгахтан тусалдаг гэр бүлтэй байж бий болно. Тэснэр одоо тухайн одоо хүн хүүхэд маань аюулгүй орчин нөхцөлд тийм сэтгэл хөдлөлөө илүү үнэн чударгаар гаргаж чадна гэж үзэж байгаа. За итгэлцэл дотн байдал хэр гүнзгий байна. Тэр хэрээрээ хүн фильтргүй, маскгүй сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг гэж үздэг. Хин нэгэн хүн гэрийнхэн даа ч юм уу тэр аюулгүйгээр мэдэрч байдаг тэр орчиндөө фильтргүй хүчтэй сэтгэл хөдлөлөө гаргах нь тэр хүн асуудалтай да биш. Тухайн харилцаа өөрийнх нь тий жинхэнэ сэтгэл хөдлөлийг дааж чадахгүй буюу одоо сэтгэл хөдлөлөө хүчтэйгээр илэрхийлэхэд ч гэсэн тэр харилцаа нураад унчихгүй гэдгийг мэдж байгаа хангалттай аюулгүй найдвартай болохоор гаргаж байгаа. Гэтэ энүүгээр ингээл нөгөө нэг хаа хамаагүй хүмүүст ингээл ууралж бухимдаал ингээл загнаалдаг гэдгийг хүчтэй сэтгэл хөдлөлүүдээ гаргаад байгаа нөхцөлөдөө тайлбарлахгүй байгаа шүү дээ тий. Гэрийнхэн даа гэдгийг тайлбарлаж байгаа шүү за. Аюулгүй. За магадгүй найз нөхөддөө тийм сэтгэл хөдлөл гаргадаг байж болно. Энэ тохиолдол юу гэж одоо ойлгох вэ гэхлээр зарим тохиолдолд тухайн найз нөхдөд харилцаанд ихтэй байдаг хүн ч байж болох байгаа байхгүй юу?
За дээрэс нь энэ онолоор тайлбарлах өөр нэг гоё зүйл нь Гүмё найз залуутай болоод тэрнтэйгээ гэрлэх шийдвэр гаргаад ингээд хоёр талын эцэг хүүд уулзж авах мөч. За өөрөө ер нь хадам ээжтэйгээ уулзж авах мөчөөс эхлээд ингээд нэг юм таагүй зүйлүүд болдог штэ. Ер нь гэрийнхнийг ингээд байнгын басан доромжилсан өөрийг нь байнгын доош нийсэн нөхцөл байдалтай. Тань нь бол нөгөө ижил төвшний гэр бүл биш учраас нэг юм дорд үтсэн байдалтай ээж нь хандаад идэг штэ. За яг хоёулаа тэр сценыг нэг хальт үзье. Это 결혼 아닙니까? 결혼은 맞는 집안끼리 섞여야 탈이 없어요. 안 할래요. 저 못하겠어요. За тэгээ энэ донолоор юу гэж тайлбарлах гэдэг вэ гэхээр Гүмё тэр өөрийг нь болон ээж аавыг нь ингээд хүндэлдэггүй гэр бүлээс холдох шийдвэр гаргасан буюу найзлуудаа хичнээн хайртай байсан ч гэсэн яг нэг амар хайртай сцен бас гардаг штэ би ингээд чам маш их хайртай гэхдээ би өөртөө ч гэсэн хайртай гэдэг. Тэгээ энэ нь бол нөгөө нэг түрүүн ярьсан ялгарл өндөртэй учраас ийм таагүй орчин нөхцөл одоо ингээд бигээ алдахгүй байна. Нэгдүгээрт өөрийн үн цэнэ мэдчихээн. За бодтойгоор шийдвэр гаргаж чадчихна гэсэн үг байгаа байхгүй юу. Дээрэс нь маш их хайрлагдаж өссөн. Ээж аав нь ямар их хайраар яаж өсгөж хүмүүжүүлснийг мэдж байгаа хүн өөрийг нь тэгж дорд үтсэн өөрөө одоо тийм зүйлийг хүртэх ёсгүй гэдгийг ойлгож ухамсарлаж байгаа нэг хэлбэр байгаа юм. За тэгээ энэгшлийн онол болон гэр бүлийн системийн онолоор хүн юу нь яагаад ганц Гүмё гэлтгүй те хүн юу нь яагаад гэрийнхэндээ хамгийн хэцүү одоо хамгийн муухай ашиг гаргадаг вэ гэдгийг нь тайлбарлаж болохоор ахнэ. За дараагийн нэг энэ кинонд нэлээд ажиглагдсан зүйл нь юу байсан бэ гэхээр Гүмё ингээл нэг ээж аав нь байнгын гимшилтэй байдаг гэдг нь бол харагдчихсан. За энийг тайлбарлах нэг 3 зүйл байгаа. Одоо харуулах сцен дээр бас өөрөө юу н амаараа хэлдэг. Би гимшлийн мэдрэмж мэдэрдэг байсан гэдгийг. 찝찝해서 보냈어. 얼마나 무거운지 알아? За гимшлийн мэдрэмжийг тайлбарлах хамгийн ихний онол нь за энэ бол онол дотор байдаг ойлголт байгаа байхгүй. Энийг үгээр good child role гэж байдаг. Сайн хүүхдийн дүр гэсэн үг байна шүү дээ. За гэхдээ good child role-ийнхэн ерөнхийдөө харьцангуй гайгүй эрүүл хувилбар нь гэж хэлж болно. Энэ нь бас хитэцсэн өндөрсөн хэлбэр нь гэж бас байдаг байна шүү дээ. Гүмёны хувьд яасан бэ гэхээр за Гүмё гэлтгүй ер нь хүүхэд ингээд хайр халамжийг мэдрэх явцдаа дотроо ингээд нэг юм бодол мэдрэмж бий болгочдөг байхгүй. Тэр нь намайг ингэж хайрлсан юм чинь би сайн хүн байх ёстой боيو тэр хайр мэдэрсэн хүн хайртай хүмүүсээ баярлуулах тийм хайрыг нь алдахгүй байхыг хүсдэг дотоод мэдрэмж бий болдог гэсэн үг. За энэ дотоод бодол мэдрэмж нь насанд хүрэхэд те би хангалттай сайн охин уу, би хангалттай сайн байж чадж байгаа юу, би аав ээжигээ одоо эмээ өвөө гэдэг ч юм уу те хангалттай баярлуулж чадж байгаа юу гэсэн эргэлзээг ингээд дагуулж идэг. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн юм бүр хитэдсэн байх юм бол энэ нь жоохон хэцүү. Сөрөгдөл нь боيو хэд дарамттай ингээ өсөх юм бол хүүхэд perfectionist өөрийн үнэлэмж суул төгшүүртэй одоо өөрийнхөө хийсэн үйлдэлээр л хүний хайрыг татах боломжтой боيو одоо онц урхал юм бол амжилттай байх юм бол хин нэг намайг хайрлна гэсэн юм буруу хитэцэн ойлголттой болж өсөх магадлалтай байдаг байхгүй. Гэтэ нөгөө нэг одоо кинон дэр ч гэсэн өөрөө гардаг ээж нь хизээч аав нь ч гэсэн хизээч одоо Гүмёноос чиний төлөө би ингэж хийлээ чамайг сайн сайхан явуулах гал бит хоёрстой хамаг юм ингэ золлоо чамайг гадагшаа явахын тулд би энд нэр ингэ байшингаа зараад жижигхэн байшин руу нүүлээ мүлээ гэж огт хэлдэггүй. Ээж аав нь хүүхдтэй тэрлгээ зүйлээ зарцуулж явахдаа өөртөө ингэж зориулж явахдаа ээж аав нь үнэхээр жаргалтай байж чаддаг байхгүй. Уг нь бол тэ хүүхдийн дотор нөгөө ээж аав нь ингэ хэцүү нөхцөл байдал байгаа л өөрөө ингэ сайхан байгаад тахлаар тийм гимшлийн мэдрэмж төрөддөг байна шүү дээ. За дараагийн тайлбарлах ойлголт нь болохоор энэ healthy guilt гэж байдаг. Ер нь хөгжлийн сэтгэл судлалд moral guilt буюу одоо ёс зүйн гимшлийн мэдрэмж гэж байдаг байхгүй. За эцэг эхийн хүүхдээ ингээд үнэхээр ихээр хайрлаж дарамт шахалтгүйгээр халамжилдаг байх юм бол хүүхдийн дотор бас одоо нэг ийм мэдрэмж төрдөг. Юу вэ гэхээр намайг ингэж хайрлсан хүмүүсийг би буцааж баярлуулах хэрэгтэй гэсэн мэдрэмж төрдөг. За энэ нь заавал нөгөө ухамсарлагдсан мэдрэмж байх албагүй шүү. Бидний дотор ийм ухамсарлагдаагүй мэдрэмжүүд ч бий болж болно. За энэ гимшил бол гэхдээ тийм хоргүй дарамтгүй байдаг те. Хайрын хариу өгөх хүслийн илэрхийлэл гэж хэлж болно. Би энэ хайрыг хариулах хүн байж чадах уу гэсэн тийм хариуцлагатай хайраар суурилсан мэдрэмж бий болно гэсэн үг байна. Гэтэ яг Гүмёны хувьд ингээл гаргаж байгаа байдал нь ингээд ууртай уцаартай те байдлаар илэрхийлж байгаа боловч гэсэн энэ бол нэг насны онцлог бас байж болж байгаа байхгүй юу? Одоо 20 дэх наснда ер нь нэг тиймэрхүү байдаг шүү дээ. Тэгээд өөрөө ээж болоод хүүхэдтэй болоод за томрох тусам ерөнхийдөө ээж автагаа тийм харилцаа нь ингээд байхгүй болчдөг багасчдаг. Дээрэс нь гимшлийн мэдрэмжээ ингээд хүн дээр хүлээж авалгүйгээр ээж авахын ачийг хариулах гэдэг хичээдэг шүү дээ. За дараагийн нэг ойлголт нь болохоор intergenerational gratitude буюу үе дамжсан талархлын мэдрэмж гэж байдаг байгаа. За эрүүл одоо орчинтой гэр бүлд өссөн хүүхэд багаасаа халамжийг, дулаахныг, сайн сайхныг өөрийн үн цэнийг ингээ биедээ шингээж авч идэг. За хүүхэд эцэг эхээсээ авсан халамж, дэмжлэг, хайрыг ухамсарлах үед бий болдог тэр талархлын хариу өгөх сэтгэл зүйн механизм гэж хэлж болно. За тэгээд ер нь бол ингээ том болоод сайхан зүйл үзээд амжилт гаргахлаарэ энэ бүхний суурийг ингээ аав ээж маань тавьж
өгсөн. Зарим хүмүүсийн хувьд эмээ өвөн ч юм уу те тавьж өгсөн гэж дотроо мэдэрдэг. Тийм болохоор ингээ сайхан газар очиход амжилттай зүйл болоход те сайхан зүйл харахтаа аав ээждээ үзүүлэх юмсан баярлуулах юмсан гэсэн мэдрэмж өөрийг ирэхгүй төрдөг ахна. За тэгэнгүүт нөгөө өөрийнх нь одоо үеийн амжсан гэж нэрлэж байгаа шалтгаан нь юу юм бэ гэхэлэр өөрийг нь бий болгосон өмнөх генерашн буюу ээж аав эмээ өвөө тэр хүмүүс өнөөдрийн намайг бий болгоцсон гэдгийг ингээ ухамсарлаад энэ хүмүүсийнхээ ачиг хариулна гэдгээс гадна өөрийнхөө дараагийн генерашнд энээс сайхан орчныг бий болгож өгөх юмсан одоо энээс сайхан боломжийг бий болгож өгөх юмсан гэсэн мэдрэмж бий болдог байх нь. За тэгээ тийм болохоор ингээ сайхан газраар тэг гой зүйл үзэж харахаараа эсвэл амжилттай ахлаар ээж аавынх одоо харуулах юмсан харуулж чадахгүй байгаа тохиол гимшил мэдэрдэг ч юм уу. Тиймэрхүү нөхцөл байдал бий болж болох нь. Тэгвэл энэсийг би яагаад тайлбарлаж байгаа вэ гэхэлэр би одоо ингээд энэ киног үзэж явах үедээ за үзсний дараа ингээд яг энэ подкаста хий гэж бодоод бичлэгээ ингээд эвлүүлж явах үедээ за бичлэг дээрээ ингээд нөгөө сценуудыг нь олж наахын тулд ингээд дахиад ингээд хэсгээр нэг үзэж байгаа. Тэр болгоно ингээд буйлж байгаа байхгүй. Тэгмүүд энэ киноноос ингээд хамгийн их надад мэдрэгдсэн одоо ингээд ярихад ч хүртэл ингээд хоолой зангирч байна. Хамгийн их ингээд надад ойр санагдсан тэр юм нь болохоор энэ гимшлийн мэдрэмж агаадсан байхгүй. Тэг ингээд эргээ бодохоор өртөөсөө ингээл надад те чиний төлөө чиний сургалтын төлбөрийг төлөх гэж одоо чиний төлөө инглээ тэглээ гэсэн дарамт өртөөсөө ирж байгаагүй. Тэгээ сургалтын төлбөрийг чинь төлж байгаа юм чи ч одоо он сурах хэрэгтэй гэдэг дарамт ч надад ирж байгаагүй. Тийм байхад ингээд би урд нь ингээд боддогс ахгүй ингээд энэ тэнд ингээд гоё юм харахаараа ч юм уу гоё мэдхээрээ тэгээ ээж аавдаа тэгээ өөх юмсан мэдрүүлэх юмсан харуулах юмсан ингээд ингээд бодоод тэгж чадахгүй байгаад ингээд гимшээд идвэс. Тэгээ би яагаад тий надад ийм мэдрэмж ингээд төрөөдтэй мал доо гэд. Тэгтээ тэрээ нөгөө хүн чи яг ингээд өөрийн асуудлаа бол нэг хайхтар яасан бол энэ тэрийг судалж хардаггүй. Тэгээ кино үзчихсэн чи яг ингээд гүмьяны мэдэрч байгаа тэр мэдрэмжүүд минийхтэй ингээд төстэй байж таараад тэгээ би энийг ингээд судалж үзээд ийм учиртай байна гэдгийг ойлгосон байхгүй юу. Тэгэхээр та хэдэд ч гэсэн дотор чинь нэг иймэрхүү мэдрэмжүүд төрөөд идэг болвол эдгээр гурван ойлголттой холбоотой байх нь байна. Гэхдээ хэрвээ энэ гимшлийн мэдрэмж бүр юм дарамттай байгаад ах юм бол магадгүй гэр бүлээс ирж байгаа дарамт нь бас тэр хэмжээгээр өндөрөөсөн байж болно л гэсэн үг байна. Магадгүй энэ бичлэгээ үзээд би тийм айх тэр эрүүл гэр бүл төсөөгүй штэ аав ээж ингээ хоорондоо муудалцдаг хэрэлддэг ийм байсан штэ. Тэгсэн хэрнээ одоо миний зүрх юм гимшлийн мэдрэмж байна. Эсвэл би аав ээжтэй ингээ хэцүүцээ аашаа ингээ гаргаж ийна гэж бодож байгаа хүмүүсээс байж магадгүй. Ээж аав хоёр хоорондоо асуудалтай ч гэсэн ээж аав нь эсвэл эмээ өвөө нь тухайн хүүхэдтэй яг хангалттай хайраа мэдрүүлж чадсан, хангалттай хайрлаж байгаа гэдгийг илэрхийлж чадсан бол буюу одоо сайн аав ээж за сайн эхнэр нөхөр биш юм а гэхтээ сайн аав ээж, сайн эмээ өвөө байж чадсан бол хүүхэд бас төдий хэмжээгээрээ харилцсан мэдрэмжтэй ихтэй болж өсөх боломжтой байхгүй. Гэтэ бүр ингээ хэцүү хүнд асуудалтай байж байгаа контролгүйгээр сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг гэрийнхэндээ гаргадаг хүмүүс бас байж болно. Тэр хүмүүсийг нь бас тайлбарлах арай өөр асуудал бас байж болно гэсэн үг байна шүү дээ. За тэгээд энэ подкастыг маань магадгүй хүүхэдтэй болж байгаа, болохоор төлөвлөж байгаа, болцсон хүүхдээ өсгөж байгаа хүмүүс үзэж байгаа юм бол гүмян шиг өөрийнхөө үн цэнийг хаанч утсан өөрийнхөө үн цэнийг мэддэг. Тэр таагүй орчин нөхцлөөс ингээ өөрийгөө гаргаж чаддаг, өөртөө итгэлтэй, чадвартай тийм охинтой хүүтэй болохыг хүсэж байгаа юм бол хайраар дутааж болохгүй байх нь тий. Аюулгүй энэгшлийг бий болгож өгөх хэрэгтэй байх нь, сэтгэл хөдлөлөө ялгаж танихт нь тусалдаг байх хэрэгтэй байх нь, аав ээжийн үүргийг сайн ухамсарладаг байх шаардлагатай байх нь. За хэрвээ энэгшлийн хэлбэрийг сонсоход ингээд өөрийнхөө энэгшлийн хэлбэрийг ойлгоод би өөр нэм төгшөртэй энэгшлээ эсвэл эмх замбраагүй энэгшлээ мэнтрэд ойлгож бодож байгаа хүмүүс бас байж магадгүй. Тэгэх юм бол санаа зовох хэрэггүй. Энэгшлийн хэлбэр бол өөрчлөгдөх боломжтой гэж үздэг. Чамайг хайрладаг, чамд итгэдэг тэр хүний дэмжлэг тусламжтайгаар за мэдээж өөрөө бол хамгийн голлох хүч, өөрийнхөө хүчээр ерөнхийдөө энэгшлийн хэлбэрийг өөрчлөх боломжтой гэж үздэг шүү. За өнөөдрийн дугаарыг энэ хүрээд дуусгая. Хэрвээ та хэдэд сэтгэлд ойр санагдсан тийм дөрүүд, киноны хэсгүүд эсвэл ойлгохыг хүсэж байгаа киноны дүр үйл явдлууд байх юм бол хуваалцаарай. Би хэрвээ тэр киног нь үзсэн байх юм бол тайлбарлаад, үзээгүй бол үзэж байгаа тайлбарлахыг хичээнэ. Эхний дугаарыг минь сонссонд баярлалаа. Та бүхэнд таалагдсан бол лайктаар саб хийгээрэй. Бусад хүмүүстэй бас хуваалцах юм бол би илүү урам зоригтойгоор дараагийн бичлэгүүдэд бэлдэж хүргэх болно. Баярлалаа, баяртай.